За бас нэг шалтгаан. За одоо би гар гацдаг. Одоо машины гар гацаад иддэг. Тэр шалтгааныг үзүүлэх гээд. Заавал тэр гар дээрээ биш хойд эргүүлдэг гарн дээрээ биш байдаг байхгүй юу? Бас л энийг аавна. Энийг аваад яг уу энд зөндөө хогж гитсэн бит энэ. Эргүүлж угаад энийг эргүүлж агаад бас ингээд бүр цэвэрлээ цаахан ингээд өнцөг болон бүрийн цэвэрлээд ингээд цаахан арчаад. Тэгээд энийг хийн. Энэ чинь энэ мөлчгөр энэ гялгар энэ юу вэ штэ? Энэ чинь энэ дээр бүр өстө гялалцал гүйж явах хэрэгтэй гэдэг байхгүй юу? Одоо нэгсэнтэй энтэйгээ ингээд чөлөөтэй гүйж явах хэрэгтэй ингээд. Тийм үү? Тэгэхээр тэгэхгүй засар нь хоог утас орсноос болоод энэ нь гүйж чадахгүй болохоор тэр гар нь гацаад байгаа юм шиг байдаг байхгүй юу? Гар биш байдаг байхгүй юу? Бас нэг л гар гацах шалтгаан. Тий. За энэ угсраан дээр ингээд одоо Челнокны энэ угсраан дээр ингээд 3 төрлийн юу би танаст өнөөдөр заалаа. Машина гацаад байвал одоо тэгэл энэ бүрийг л бүгдийг шалга үз эхлээд тэгж яагаад одоо утас тасрах гар гацах тэр чинь ерөөсөө тэгээ энэ доороосоо бас байдаг байхгүй юу? Энэ үгдийгээ сайн анхаарахгүй болохоор ч л одоо юунаасаа болоод минийх тасраад байна л гэд ингээд идэг. Зарим нь одоо бүр сүулдэ видео кол хийж засаж нилээ хэдэн машин засаж штэ. Одоо тэрийн тэг энэ камера сайхан дээр нь тусгаад бариад тэгж өгөхөр хүнтэй байжгаад тэгээд яг сайхан засах болохоор автирк байхгүй минийхөө автиркэнд яваад тэр бахи байхгүй минийхөө бахиаваа тэр тэгж байтал дийлэхгүй нэ одоо яана гэд яахгүй машина засахтаа бүгд тэр болтнуудын чанга сулын одоо сулалж өгөхөөр аль болцуулахыг яаж мэдвэ дээ зүгээр ерөнхийдөө чадал сайтайхан хүн гарын чадалтайхан хүн байх юм уу нэг бол өөрөө гарын чадал сайтай бол сайхан л тэгээд энэ болт иргэнүүдээ юу яаж яахгүй бол яг машин засах болохоор болтын яагаад хүн байхгүй судлаад хүн байхгүй хэцүү идэм билээ шүү заа юу. Тэгээ видео колоор одоо юм засыг машин засыг гэвэл нэг тийм юм хэлэх байна. Тэ. За өнөөдөр ингээд болоо. За баярлалаа.